За сайн бацгаана уу та бүхэндээ өнөөдөр Монгол бичгийн гарын драйверыг Windows 10 дээр хэрхэн суулгаж яаж бичих вэ гэдгийг үзүүлье. За би сая энийг 1 цагийн өмнө компьютертай суулгаж бичиж үзлээ. Тэгээд болж байна. Маш амархан байлаа. Тийм учраас та нарт хуваалцахаар шийдлээ. За одоо би компьютерийнхаа дэлгэцийг солиодох. За та бүхэн миний keyboard гарыг харж байгаа. За эхлээд гараа солихоос өмнө бичсэн дээрээ хаанаас яаж тэр компьютерийнхаа гарын драйверыг даунлоод хийж суулгах вэ гэдгийг харуулъя. Компьютер дээрээ Google руугаа оръё. Google дээрээ www.mngl.net гэж бичээд хайлтаа хийнэ. За ингээ хайлтаа хийнгүүт Bolorsoft-ийн шийдлүүд гарч ирж байна. Эндээс mongolsoft.net гээд ард нь download #keyboard гэж бичээд за enter дарлаа. Enter дарангууд энэ гарын драйверууд гарч ирж байна. Энэ дээрээс Windows 8 юм уу 10 эсвэл Windows 7, Windows 7 эсвэл Mac-ийг сонгоно. Миний компьютер Windows 10 учраас би 10-ыг сонголоо. За 10-ыг сонгонгууд энэ аппликейшнийг хадгалах газрыг асууж байна. За би үүнийг өөрийнхөө C drive дээр хадгалчихъя. C drive. За тэгэнгүүт за эндээс ийшээгээ хадгалахад чамд одоо зөвшөөрөл хэрэгтэй гинэ. За зөвшөөрнөө. Зөвшөөрөөд save дарчлаа. За тэгээд save дарангууд энэ дээр mon bs setup exe гэдэг ийм installed exe гарч ирнэ. За ингэнгүүт энэ асуултан дээр yes гэж хариулна. Энэ болохоор чиний компьютерт өөрчлөлт хийх гэж байна. Тэгээд энийг хүлээн зөвшөөрөх үү гэж байна. За yes тэгээд install хийлээ. За extracting files буюу энэ файлыг одоо татаж суулгаж байна. За Mongolian Bolorsoft has been successfully installed. Click close to exit. За энэ дээр Bolorsoft гэдэг софтвер бол суулгагдлаа. Тэгээд close хийгээд гарна уу гинэ. За ингээд finish. Finish нөгөө нэг нь болохоор текст энд ороод Bolorsoft-ийн keyboard-ийн тухай танилцуулгыг үзэх эсвэл launch буюу энэ нэг keyboard-ыг эхлүүлнэ гин. За тэгвэл эхлүүлээ finish хийгээд. За энэ бол Bolorsoft-ийн keyboard-ийн drivers байна. За гарынхаа драйверыг суулгацсан. Одоо үсгийнхаа байршлыг босоо болгож солиё. Тэхийн тулд layout руугаа ороод file vertical for Mongolian гэж сонгоно. Хэрвээ энэ дээр байхгүй бол энэ text directions гэдэг дээрээс энэ босоо хэлбэрийг сонгоод тэгээд vertical for Mongolian гэж нэгдэхээр үүнийг сонгороо. Хэрвээ энэ гарч ирэхгүй бол Word document хаагаар дахиад нээхэд энэ layout text direction руу ороход vertical for Mongolian гарч ирнэ. За энэ дээр дарлаа. За инхээр одоо монголоор дээрээс доошо гарч ирэх болно. За үгийнхаа фонтыг Кириллээс монгол бичиг рүү шилжүүлэхийн тулд энэ Shift Alt-ыг дардаг байгаа. Тэгэхээр би ингээд Shift Alt дарлаа. За одоо дараагийнх нь монгол бичгээр гарч ирж байна. За фонтынхаа хэмжээг жоохон томруулчихъя. Тэгэх юм бол тод харагдах бах. Хамгийн том дээр байна. За 72. За энэ түрүүчийн бичснээ устгаж байгаа. Энэ keyboard дээр байгаа бүх үсэг тоонуудыг бичиж үзье. Энэ захаас нь эхлээд энэ захын тэмдэглэгээ. За 1-ийн тоо, 2-ийн тоо, 3-ийн тоо, 4-ийн тоо, 5, 6, 7, 8, 9, 10 тэг
T-ийн тоо. За нэг нэгээр нь явъя. Q үсгэн дээр дарвал за энэ бол монгол бичгийн Ö үсэг. За W үсгэн дээр дарвал энэ дээр гадаад хэлэнд ордог va гээгүүлэгч. За дараагийнх нь англи хэлний E үсгэн дээр дарвал монгол бичгийн Э үсэг гарч ирж байна. R үсгэн дээр дарвал монгол бичгийн ra гээгүүлэгч гарч ирж байна. За T үсгэн дээр дарвал монгол бичгийн та гээгүүлэгч гарч ирж байна. Y үсгийг дарахад монгол бичгийн я гээгүүлэгч гарч ирж байна. U үсгэн дээр дарвал монгол бичгийн у үсэг гарч ирлээ. I үсгэн дээр дарахад монгол бичгийн и гэх шиг гарч ирлээ. За О үсгэн дээр дарахад монгол бичгийн о гэх шиг гарч ирж байна. За P үсгэн дээр дарахад монгол бичгийн па гээгүүлэгч гарч ирлээ. За энэ тэмдэглэгээ юу вэ? Энийг дарж үзье. За эднэр байна. За одоо дараагийн голын шугам дээрээс A үсгийг дарлаа. A үсгэн дээр юу вэ гэхээр А гэх шиг байна. Монгол бичгийн. За S үсгэн дээр дарвал монгол бичгийн ша гээгүүлэгч. Са гээгүүлэгч гарч ирлээ. D үсгэн дээр дарвал монгол бичгийн да гээгүүлэгч гарч ирлээ. F үсгэн дээр дарахад монгол бичгийн г гээгүүлэгч гарч ирж байна. G үсгэн дээр даръя. Монгол бичгийн га гээгүүлэгч. H үсэг монгол бичгийн ха гээгүүлэгч. J үсэг монгол бичгийн жа гээгүүлэгч. За гээгүүлэгч байна. За K үсгэн дээр дарахад K үсгэн дээр монгол бичгийн х үсэг байна. За shift K дарах юм бол K гээгүүлэгч гадаад галгийн K гээгүүлэгч. За L үсгэн дээр дарвал монгол бичгийн ла гээгүүлэгч. L-ийн дараагийнх энэ хоёр тэмдэглэгээ нь юу вэ харъя. За ийм хоёр тэмдэглэгээ. За Z дээр дарвал гадаад хэлний за гээгүүлэгч байна. За X дээр дарахад монгол бичгийн ша гээгүүлэгч гарч ирж байна. C дээр дарахад монгол бичгийн ча гээгүүлэгч гарч ирж байна. За V дээр дарахад монгол бичгийн ү үсэг гарч ирж байна. B дээр дарахад ба гээгүүлэгч. N дээр дарахад на гээгүүлэгч. M дээр дарахад ма гээгүүлэгч. За ийм тэмдэглэгээнүүд байна. За одоо жишээ өгнүүдээс бичиж эхлэе. Аав гэж бичвэл а буу гэж бичдэг. За энтер дараагийн мөрлөө оръё. Ах гэж бичье. Аха гэж бичнэ. А ха а. За энэ орхит цаг яаж бичдэг юм бол доо. За үзэгдэх орхит цаг яаж бичих вэ? Аха а. Shift дараад аг дарахаараа орхит цаг гарч ирж байна. Аха shift а ах. За эг чи ихч дэгү үсэг энэ дэр байгаа лээ. Үсэг ви дээр байгаа. Дэгү дүү. За ах ихч дүү эмээгэ эмээ өвөө гэх эбүгэ гэх баха. Эбүү үгэ эбүгэ өвөө эмээ өвөө жаргал гэж чи жи эр га эл жаргал. За дахиад чи энэ ж и эр г а эл жаргал гэж бичдэг. За чон гэж бичвэл ч энэ си дээр байгаа ч и н о чно
уу хэсэг байна. Чинь үү? Чон. За одоо шарга морь гэж чи иш үсгийн дээр байгаа л иш. Нөө. Иш энэ X дээр байсан. Иш А эр гэ А. За тэгвэл энэ орхид цаа байх хэрэгтэй. Тэгэхээр ухраагаад шарга. За морь М О Р И мори. За шарга морь. За өөр ямар өчгөө шин сар гэж чи ши и ин шин орхиц шин. За энэ шин гэдгийн шагийн хоёр шүдийг тавьж байна. За энийг тэгвэл сар гэдэг дээр шин шар гэдэг дээр тавихгүйгээр бичиж тэгвэл S үсгээр бичээд И S буюу са гэглэгчээр бичээд И эр орхиц шира шар сар Н-гийн хэвлэлийн угийн эхлэхийн энэ үсэг бичээ. Ан гэдэгт Н-г тэ ингээ. Ингээд шууд Н-г бичгээр буруу гарч ирж байна. Тэгэхээр тэгээд shift дараад N. Shift дараад N. Тэгэхээр shift дараад N. Тэгэхээр ан гэдэг хэлний угийн. За N гэж чи shift дараад N он тэгэхэд он гэж чи он жилийн он. За энэ бол он жилийн он. За тэгвэл үүнийг он гэд онгодын он болгоё. Shift дараад N он. Яа. За одоо M тангийн M R-ийн M гэвэл орхиц тэ. Тэгээд shift-ээ дараад M-ийн M. За R. Одоо богинохон маш богинохон өгүүлбэрийг чи N бол B, N бол B. Цэг нь хаана байна? Цэг. B Монгол хүн гэж чи. За B M O N ихэнхийн тийм учраас shift N G O L Монгол хүмүүн үсэг нь хаана байгаа вэ? Үсэг нь видер байна. За хэ үсэг эм үгийн хэ дээр байгаа. Хүү эм ү эн руу байна. Хүү эн хүмүүн болчлаа. За хэ үсэг чи учиртай гарчих шиг шүү. За хэдэн сар хэдэн 7 хоног л компьютер дээр монгол хичээр бичээ сурчсан гэж бодож мөрөөдөж байлаа. Тэгээд өнөөдөр болор софтоос гаргасан энэ гарын драйверыг суулгаад ингээд компьютер дээр цагийн дотор бичээ сурчлаа. За энэ бичээ сурсан гол нууц нь болохоор болор софтын энэ тунгаамал загвар нь яг энэ keyboard-ын англи хэлний үсгүүд дээр тэр байрлалтаас яг дүүцдэг юм байна. Тийм учраас хурууны үзүүрт ингээд бичихэд маш хялбархан амархан байлаа. За тэгээ болор софтын хамт олонд маш их баярлалаа. Үнэхээр сайхан гарын драйверыг хичээнгүй сайхан хийж гаргасан байна. Хэрэглэгчийн хувьд бол энэ маш энгийн бөгөөд хялбаршуулсан софтвер байна. Тэгээ монголчуудаа үнийг суулгаад өргө хэрэглээнд ашиглаарай. За та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн видео хүртэл түр баяртай. Пока.